Яа, өнөөдөр бүгдээрээ шатхуунтай газрын төстэй холбоотой зүйлүүдийг ярьж байгаа. За, газрын тос шатхуун гэхээр таны бодолд хамгийн түрүүнд юу орж ирдэг вэ? Эд нь тасрахгүй л байгаасай. Бид нь өөрсдөө л үйлдвэрлэсэн. Сидэн. Хой төршдөөгөө найрсаг харилцах. Бид нь хямдраасай. За, их сонирхолтой асуулт байна. Шатхууны талаар л бодоод үзье. Тэгвэл монголчуудад юу гэж бодогдох болоо гэж асуугаад байна тийм ээ. За, ингээд санал хураах шугамаа бүгдээрээ нээцгээе. 13 TikTok 88 дугаар руу мессеж чирээ. Эсвэл Flashback аппликейшнийг татаж аваад бас мессеж чирээ. Сонголтоо игээрэй. Аппликейшнийг татаж авахар зах гэсэн зэс байгаа. Тэнд маа нэвтрүүлгийн нөгөө юу гэж болоо баучер өгч байгаа гэсэн тийм худалдаа авалтын баучер өгч байгаа. Тэгээд үнийн дүнгээсээ 8888 төгрөгийн одоо хөнгөлөлт идэх боломжтой байгаа шүү гэдгийг дуулгахад таатай байна. Тий, энэ асуулт зүүн жигүүрээс эхлэх үү? За, зүүн жигүүрээс эхлэе. За одоос нухацтай үзлээ. Түрүүнстэй Би тулъя. Болттой би тулъя. Яа нэг нухацтай үзнэ. За тэгээ. нэг оноо алдсан одоо. Ингээд хоёул асуултыг би дахин давтаж хэлэх нь зүйтэй баг те. Газрын тос шатхуун гэхээр таны толгойд бодолд хамгийн түрүүнд юу орж ийнэ л гэж байгаа. Тасрахгүй байгаасай. Өөрсдөө л үйлдвэрлэхсэн. Хой төршдөөгөө найрсаг харилцах. Хямдраасай гэсэн дөрвөн хувилбар. Нухацтай бол юу гэж бодож байна вэ? Зөв орчуулах юм бол нэг юм хамааралтай л байгаа шүү дээ. Тасрахгүй байгаасай. Тэгээ нэг хамаарцсан тий. Өөрсдөө л нэг хамааралгүй байх юмсан да. Тэгээд бүр хөршийн тухай яриад эхэлж байна тий. За тэгээ хямдраасай ч гэдэг юм уу. Тэгэхээр бүгдөө л одоо юу байгаа болохоор за миний бодол шүү. Тэгээ дараа нь юу жоо дарах юм чинь тий. Өөрсдөө үйлдвэрлэсэн гэдгийг магадгүй олон хүн боддог болов. Тэгээсээ. Зөндөө олоодаа тасарч байгаа. Зөндөө олоодаа үнэтэй болонгоот нь дэндүү хамааралтай болохоор уур хүрэнтэй. Хямдрагаар нэр нь баярлахгүй тий. Мартчихна. Тэгээ бодонгоот сонир юм орж ижин. Гэхдээ би хоёлаа сая төөрөөд байгаа шүү дээ. За, чи юу гэж бодож байгаа юм бол? Энэ асуултууд биш хариултууд дундаас ганцхан бусдаас хамаарахгүй байгаа нь өөртөө үйлдвэрлэхсэн гэдэг тийм. Бусд нь бол мэдээж одоо хоёр дахь талаас хамааралтай харагдаж байна. Гэхдээ яг өөртөө үйлдвэрлэхсэн гэж хамгийн түрүүнд юу орж ирдэг вэ гэх юм бол хямдраасай гэж орж ирэх байх гэж бодоод байгаа. Монголчуудад яагаад тэгэхээр шууд чинь нөгөө өнөөдрийн надтай хамаатай, өнөөдрийн миний кармандах мөнгөтэй хамаатай учраас гэх юм уу. Гүнзгийрүүлээ бодвол өөртөө үйлдвэрлэхсэн гэж бодож байна. Ухааны хүн шүү дээ. Тийм ээ. Уул нь 28 онд нефтийн үйлдвэр маань нөгөө энтгийн зээлээр баригдаж байгаа үйлдвэр маань ашиглалтанд орчихгоо л байгаа юм да. Таны 3 жилиг ингээд хурдлуулчихвал те. Тав гэж ингэж тэр хүмүүс суунаа тэр. Яг мэрэгжлийн үнээс сонсъё. Тийм өнөөдөр манай нэвтрүүлэг болохоор ажилтны эрсдэлгийн яамны яг газрын төсний бодлого хариуцдаг газрын дарга ирсэн байгаа. Тэг амралтын өдрийнхөө үдээс хоошиг манай нэвтрүүлэгт ирж маш завгүй байдаг газрыг ахалж явдаг хүний хувьд ирж бид нартай хамт байгаад маш их баярлалаа. Тэгээд хичээглээ дарга бол яг өөрөө яг энэ газрын төсний чиглэлээр урд одоо хятадд одоо хамгаалсан одоо ийм эрдэмтэн бас маш сайн боловсралтай хүн байгаа. Тэгээд одоо ер нь бол яг өөрийнхөө бодлохээс илүүтэйгээр монголчуудаа бид нар төсөөлж бодох ёстой. Тэгээ миний зүгээр танаас сумарга асуулт нь хой төртөө найрсаг харилцаатай байгаасай гэж яагаад орж ирсэн юм боллоо? Тэрэн дээр та юу гэж боддог дөө? Ингээ асуучих да. Яг нь Монгол улс ер нь бол газрын төстэй бүтээгдэхүүний импортоор хоёр хөршөөс шууд 100% хамаарч байгаа. Тэгэхээр гол нийлүүлэгч Орос улбанаас бол 95% нийлүүлдэг. 95%? Хой төрштэйгөө найрсаг харилцаатай байгаасай гэсэн асуулт одоо тэр санал энэ утгаар орж ирсэн болов уу гэж бодож байна. Энэ газрын төсний хайгуул эдраас нэлээ их хэрэгтэй байдаг тий содороо. Миний хувьд энэ асуултыг уншсан чинь хамгийн түрүүд ийм бодогдлоо л доо. Газрын тос гэдэг чинь айгүй олон бүтээгдэхүүн гаргадаг. Ягаад зөвхөн газрын тосонгүй шатхуун гэж ойлгоод байгаа юм бол газрын тосоос ч бас нөгөө нэг бусад материалуудаар нь бидний нөгөө өргөн ажилтгүй одоо ингээм амьдралд хэрэгэлдэг одоо үнэртэй усны суур одоо үнэр баригч косметикт ашигладаг зүйлсүүдийг хийж гин даавнуудыг хийж гин тэгээд нөгөө нэг хуванцар материалуудыг гаргаж гин тэгээд маш их өргөн төр хэрэглээнд ашигладаг түүхэн эдүүдийг гаргадаг ийм бүтээгдэхүүн болохоор зөвхөн нөгөө шатгуудны
зөвхөн газрын тос гэхээр шатхуун гэдэг юм бол хөцөлгөж байх юм. Зүгээр зөвхөн шатхуунаа бодоод хариулах гэдэг үзээрэй тий. Ааха. Тий. Та хоёр маань сайхан ярьлаа. Газрын тосны таны асуултанд хариулахад нөгөө хайгуулын тухайд гэх юм бол бид нарт хайгуул ирж хайх хэрэгтэй. Бид нар 13 сав 33 талбай ялгаснаас зөвхөн 4 талбайд нь олборлолт явуулаад 14 талбайд нь хайгуулын ажил явуулж байгаа. Тэгэхээр дахиад нөгөө 13 талбайд нь ямар ч ажил хийхдэггүй. Харин тийм. Тэгэхээр бид нэр судалгаа хэрэгтэй л гэсэн агуулгатай л та. Тэгэхээр та хоёр маань яг энэ дөрвөөс алийг нь сонгох уу? Шатхуун гэж бодонгууд хамгийн сонгохгүй гэж бодож байгаа юм. За тэгээ. Хямдраасаа гэдэг. За. Монголчууд энэ дээр бүгдээрээ эргээд бас яриа дараа. Тийм. Өөр зүгээр яг одоо бодогдож байгаа юм бол тасрахгүй байгаасаа. Багасаа. тасрахгүй байгаасай буюу A сонголтыг хийж байна. Сонголтоо хийж болно шүү манайхаа. Хэвээ баларж байна. Хоорондоо бүр Хэрэлцсэн үү бүр ил хэрэлдээд байлтай шүү. Та бүр дотроо Шивнэ. болтыг л уурн мэл байгаад байна. гарч байгаад гэж бодлоо. Та яагаад та алийг сонгоод ануу дээр алийг сонгоод байгаа юм бол? Зочилыг сонгоч. Гэхдээ яг уу яг асуултыг бодохоор хамгийн түрүүнд гээд асуучаар одоо яг тасрахгүй байгаасай ч юм уу хямдраасай ч юм уу гэж бодож байгаа гэж боддог байгаа. За баярлалаа. Ингээд нэг зүйлийг хэлэхэд асуултанд бол туйлын үнэн зөв гэсэн хариулт байна. Бүгд л зөв гэж байгаа. Дийлэх монголчууд яаж саналаа өгөх нь бид 6 сонирхолтой байгаад байгаа шүү дээ, тийм. Ингээд сонголтоо хийцгээе. За сонго. Сонглоо шүү. Сонсоо. За. Бүгдээрээ бас манай нэвтрүүлгийн бэлтгэж байгаа багийнхны зүгээс гадуур монголчуудаасаа яг энэ асуултуудыг асуусан байгаа юм. Тэгээд тэр монголчууд маань ямар хариу өгсөн юм болоо тэрийг сонирхон харцгаая. Тэрслээ үзэлтэй юм шүү. Өөртөө үйлдвэрлэлээ зүгээр хаа. За өөртөө л үйлдвэрлэлээсэй л гэж хүсэж байна. Дотооддоо үйлдвэрлэхийн дээр шүү дээ. Одоо нэг дорн дээр тамсаг болог гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь дотоодыгаа хангачих дайны хэмжээний юм байгаад байгаа. Тэгээд тэрийг өөртөө ашиглаж чадахгүй л гэж харж байгаа. Уг нь бол хямдтай бол сайн. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэл өшөө сайн л үстэй тийм ээ. Өөртөө шүү дээ. Аль өөртөө нөлөөлөх боломжтой байсан те. Дотооддоо тэгээд үйлдвэртэй байвал одоо хамгийн сайхан байна да. Хямдраасаа л. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил. Саяны үзэгчдүүд өөрсдөө л үйлдвэрлэлээсээ, өөрсдөө л хийгээсэй гэж хэлж байна. Та хэд бол сонголтоо хийцэн байгаа тийм. Бүгд сонголтоо хийцэн байгаа. Ингээд монголчууд юу гэж хариулсныг хамтдаа харцгаая. Би хөлбрээс эхэлж байна. Өөрсдөө үйлдвэрлэсэн 60%. Өөрсдөөгөө найрсаг хайрлах 7%. Хямдраас 21%. За манай хоёр багийн сонгосон A хариулт. 12 гэсэн тийм. 12% байна.